агаар дээр сурахын цагийн хичээл дээр Хүсэл хүүхэд дээр хүүхдийн санаа дахиад дээр сайн байцгаана уу найд. Солон агаар дээр сурахын сайхан хичээл дээр Хүсэл хүүхэд дээр хүүхдийн санаа нахаа дээр сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хадлагч эхэлж байна шүү. За ингээд энэ удааны бууланд маань гээд За манай нахад дэлгэж эхэлж уул нь манай нахад дэлгэж бүр ингэж эхэлдэг байсан. За өнөөдөр одоо манай нахад дэлгэж Ахмууд хөтлөгч Мөшөл болоод аснаа. Таны хорч хүн аль жилээс эхлээ нахад дэлгэж эхлэх хөтөлсөн? аа 6 жилийн өмнө. 6 жил. Би 14-тэй байсан. Би 8-тай байсан. Чи 8-тай байсан тийм үү? Хоёлаа анх хөтлөжсэн. Анхны хугацаа чинь чи манай аснаа хөхтөл хасгэл гэж 3 баг сургуулийн суралцж байсан тийм 3 хөтлөгчтэй. Нэг 2 дахь хугацаа. 3 дахь хугацаа болоход би хайрхантай хөтлсөн. Домт сургууль сурсаж байгаа 2 хөтлөгч. 4 дахь хугацаа бид хоёр хамтарч хөтлсөн. Тэгээд нэг тас няс гэсэн юм болсон доо. Тэр үеэс жил хамаг анх данаа хоолыг одоо яг дэлгчээр ингэж үжигчтэй олох тэр үеэсийг одоо сайхан чийжилж байна уу? Хамаг анхны дэлгэж шингээх юм ийс. Цээлж би ястай ийм ердөр би мөшөөд чийжилэн жаахан улаан хачиртай тийм байх. Жоохон амар улаачтай байсан. Яг та яриад идэв чи. Сайхныг ярьж болохгүй нөө. Тэр үед чинь өөрөө дүрэн гэрэлтүүлэхтэй манаас өөрөө халын штэ өөрөө хүүхдлэхнаар сандарна овгоноод байна. Тэгээ сандарсаж нүүр ам халтсан юм үл ярьдаг байсан. Уйлж бас үзчихсэн шүү аснаа мэднэ. Тийм. Би ч ортой зэрэг сандарна гэсэн юм ил мэдгүй. Тэгээ гуруулаан чог суудсан наадаа л яаж жижиг жаадаа өхлөөс өхлөхөө мэдгүй наадаа суугаад байдаг. Тэгээ чи хэдэн настай байсан яг? 8 настай байсан. Чи 8 настай байсан уу? 5 өдрөг дотор би хамгийн бага. Тэгээд сайхан юм байвал надад өгнө. Тэгээд уурлуулс надыгаа уурлуул байлуулна тэгээд байсан да. Уйлжсэн үү? Байлжсэн. Мөшөлөс намайг хамаагаар байлуул. Би загнаад байлуулцдаг. Одоо эхлээд нөгөө нэвтрүүлгээ эхлэе л гэж штэ. Тэгэхээр энэ ч одоо тоглоод юур дуустдаггүй штэ. Энд дээр нахаа гэсэн нэг цаас тий нэг тэмдэг шиг юм байсан. Тэрийг барьж аваад тий хөшгөөний барьж аваад тоглоод байдаг. Хугалах гац ч байдаг. Тэгээ чи зүгээр агаач. Тэгээд загисаар яж хагаад энэ надаас сүртээд үйлчдэг шүү дээ. Одоо сүртүүлж чадах шиг юм том болсон. Тэр үе сүртүүлээ үйлүүлчдэг байсан. Мөшөөлөгч гэсэн. Хаяа мөшөөлөгч ирчих одоо айнаа гэж суудаг байсан. Танайгаар хэдэн насны жирээтэй байж тий. Тий. Хамгийн том нь би хамгийн бага. Тэр үеэс танаас тэр одоо яаж чийжилд яаж дэлгэчэндээ ордог. Жишээлбэл өмнө нь танаас одоо ариун чийжилдэг юм бүр бэлтгээгээд өгчнөө. Шууд танай хоёроор тэр үед чинь манай найруулагч ихчүүд гэж бас өөрөө бүр залуу хүмүүс юм чинь те манайсын ихнэр одоо аргадаад энэ удааны дэлгэцэндээ ямар уулга ярина та нар өөрөө одоо ярина энэ уулгатай холбогдсон сайхан юмсүүдээ нэг дээр нэмж хасаад яриад л гээд тэгээд бид нар чи хөөрөөд л ярьдаг байсан. Тэгвэл гол нь одоо чиний энэ дээр бүгдийг бүр тохируулна уу? Жишээлбэл одоо энэ ямар уулга хэн хаана хувааж аваад яаж ярина гэсэн юм байна уу? Байна. Тэгээд гол уулгыг би мэдчихэдэг ш. Тэгээд эднэр чинь хоёр тал нь хажууд нь тийм ингээ суудаг байсан. Арайгүй тэр насны хүүхдтэй зөндөө юм ярьж байсан та нар чинь. Эднэр юм ярьж тэр дотроо ингээл хамаг муул да бүр миний бие дээр байд юм аа. Жишээлбэл одоо түрүүн фильмдэр гарсан шиг жалах уу манай энэ аснаа дүү шиг жалах уу. Эргээд фильмдэр гад иддэг хүүхд гарсаа манай аснаа дүү шиг иддэг юм байсан ингээ ярьдаг байсан. Тэрний биднээс энэ дээр нэг танаас яг анх ажиллаж байхын үеийн тэр нэг шингээлт байна. Тэрний тарахаар удаар үз. Орчин бүр тэрний үжив. Өөрийнхөө шингээлтийг танаас дандаа эргүүл үждэг. Манаас тийм шингээл тэмдэглэл дурсгал гэж үлдгэсэн юм алга шүү дээ. Тийм үү. Тэг манаас энэ дээр нэг олоод байж танаа харуудаар үжчихэ. За. Сайн байцгаана уу? Найз нар минь. Сайн байцгаана уу? Найз нараа. Найз нараа сайн байцгаана уу? Нахаа дэлгэсэн чинь додоод дургуцаа та нартай ганц золгож байна. Аснаа хасгирлаа. Одоо ч машин сурдаг хугацаа эхлэх болсон тийм шүү. Тэгвэл та чинь нэг бичдэг зурдаг авсан уу? Авсан. Биенээсээ өчтөрх авсан байхгүй. Би бирич үзье. Хөө ямар тарган бир юм бэ? Нэлээд тарган юм байна штэ. Ямар тарган бирээр дутна гэж үдөө. Нача. Төө тэрхээ би бас толгойн бодооны юм бичгээд аймаа нэрхэн гардаг. Эргээд бас нэг тийм балуурдаа дарагдсан пакти ягаад битдэг тэр нэг бир байна штэ. Тэр байна. Балуурдаа дарагдсан бир байна штэ. Яг бүр чиний өөрийнх нь. Өөрийнх нь. Ямар юм бир байдаг шууд яа. Өөрийн хэрэгтэйдээ тохируулаад боловч штэ. Би ч бодохгүй. Би бол хөжөөд хугацаа эхлэхэд бол ариун дэвтэр, ариун балуур, ариун харан тэгээд аваад бэлчдэг. Германы жарж барих юм уу? Гөөснэ дараа үлцнөний жарвал дүгэмш юм уу?
Аяны зарим хүн зөв гэж бодож байгаа магадгүй. Гэвч би хэлээ. Эхлэн Одоо эхлээ сургаасан. Чи зөндөө олон бир аав зөндөө олон дэвтэр аав. Тэгээ дараа чи хэрглэж орохгүй дээр нь муу аав. Чи тэгэхээр аваараад хэрглэж орохгүй юм чи хөмрөгт хадгалах юм уу та? Тэр өнөө бир хандагсан болсон өн гөрөө бэги зүгээр. Йоо хүн өөрийн санаатай багшгэлэхээр бир жарахад бас арга дүнтэйг шүү. Одоо сайхан яг танай хөдөлгөөний сая анх эхлээ үеийн шингээжийнхэн нахаад ирэх гэж бодоо. Жохон байсан. Тэгээд хоёр ингээд үүдэн шидэв. Чиний шүд ястай ингэ заа үжигдэж штэ. Тэгээд бяхраад, ираад, мөрөглөөд. Тэр одоо бүр өөрөө тэр жаахан чагтаар бүр өөрийнх нь таваар нь ярина уу? Тийм одоо хүмүүс тусгай чамайг яаж ярих гэсэн байхгүй штэ. Тэр үед ийм нэг л одоо гол санаатай ингэж байдаг шээ. Энэ хугацааны фильмдээ юу ярина гэвэл хайрхан нэг яриад, аснаа нэг яриад бүр ингэ тэнцчээд гол санаагаа олохгүй ш. Тэгэхээр за би нэг яриад үгийг би гарч ирээд уудгаа ярина. За тэгэхээр энэ хоёр намайг нэг биширсэн байдал гаргацаад нэг үл болчихдаг. Яг одоо өнөөдөр манай дэлгэн шиг гурав суучхаа сайн гоё авж штэ. Манай аснагийн сайхан үзсэн мөн одоо нүд мүдэ ястай гоё хөдлөж ирээ. Бүлдиснэртэй бүдүүн толгойтой. Одоо тэгэж ярьд энэ. Одоо чи бас саяхан одоо нахаад илгэжсэн тэндэн зогсоод юу гэж штэ. Сурдгаа ингээд яардсан. Тийм. Тэгээд одоо тэрийг үжээд би үл их ичдэг. Яхаа тийм бүдүүн толгойтой нэг юм өдөрч гээ мөрглөө хотлаа өнөнгөр мөрглөө суу гэж. Одоо үзэр тэрийг амар хөөрхөн бас штэ. Ариун хүмүүс бүр чиний дэлгэжээ үжих дуртай танай хоёрын ярьсныг бүр сонсох дуртай. Тэгээд бол тэрийг үжээд бол их шогтой санагддаг надад. Одоо саяханаа тэрийг чийжилж байна. Чи одоо нэг ярьж өгөхгүй юу? За. Тийм. Надад сургууль гэсээр би чи арин бир авдаг штэ. Одоо жишээд бодоон тарган бир, чихтэр бас жигтийх жоохон бир. Тэгээд балдар пагди дарагцсан бир гэдэг. Адилгүй байна. Ондоо байна. Манай мөшөлсөн адилгүй штэ. Одоо хэдний сайхан гоё хүмүүс. Тэр үс яхаа улаан хачиртай заа ахар өстэй. Хүүшиг байж тийм ба. Амар игдүүтэй нэг юм байдаг штэ. Одоо ингэж програмд яалагд өөрөө охин хүн юм чинь хүүхэн хүн юм чинь одоо нэг гоё сайхан үзэсгэлэн гоолыг гэсэн юмд дуртай штэ. Багтаач гэсэн. Эднээс одоо миний хажууд сууж байгаа энэ хүүшиг хүүхэн бэл хээхэл тэгээд яриад ахаа. Ёстой дургүй үрдэг байсан. Хайрхан болон мөшөөлөгч одоо нэгдүгээр удаа гарсан штэ. Тэгсэн чинь одоо хайрхан ах мөшөөлөгч нь хэлж байна. Миний хажууд нь сууж байгаа хүүхэн бол миний номын эгч мөшөөл гэж ярьжсэн тийм ба. Номын эгчтэй. Тэгж сайн ярьдаг байсан. Тэгээ танаас тэр үстэй яхаа хичээл нүдгөлгүй. Танаас энэ гарагт хэдий удаа шингээж байсан. Үгүй хичээлийн яг оройдоо шингээд хичээл дуусчаад эсвэл гарын журан гариг өдөртөө шингээд. Тэгээ чам давч хэлэхэд хичээлээ дуусаад байгаа. Тэр үед чинь би анх думдыг сурагч байсан тавтлагатай. Мэдээж тавтлагаа саатаж засгаал ихж байгаа саатаач байгаа шүү дээ. Тийм л байсан. Тэгээд оройдоо явахнаараа хэлнэ. Одоо би илээ эгч нь одоо мараашлаа 5 чатамаас дасгаалаа хийдээ гэл. Манаас манаас дэд суралцчих одоо ямар сая манаас чи баг сургууль сурах ч бол дасгаал гэж нэмээ хийгээ бараачих. Хичээл нүдгөөсөн учир байна уу? Ер нь танаас энэ одоо энэ ажил чинь бас үүжүүл нэлээд хүнд ажил шүү дээ. Хичээлээ нүдгөлж юу ер? Нөлөөлнөхгүй одоо баг саг нөлөөлнө шүү дээ. Яг тэгэж их нөлөөлөхгүй. За чи сурж байгаа хүн юм болохноор ингэж ярьж болно. Би одоо тэр албан зурмын сураа өмжлөө хүртээд гарч ирсэн хүн болохноор нөлөөлсөн гэж хэлээ. Нөлөөлсөн гэж байна. Яг тэр үеийн одоо мартагдашгүй хамаг анхны нэвтрүүлэг дахиад эргэж хүлээ бодвол. Хамаг анхны нэвтрүүлэг их халсан. Өөрчингүй. Тэгээ сүүлээр нь болохоор шууд л ингээд сэдвүүдээ бүр ороод ярьсан тийм үү? Тийм. Яг анхны нэвтрүүлэг бахаас хайрхантай хийсэн тэр програм чинь анхны нэвтрүүлэг биш ээ. Тэрнээс Монгол улсын нэг дуучин охин Акмарал гэж охин байсан. 11 настай хүүхэн ирсэн. Тэгээд хоёр бүжигчин жалуу дагж ирсэн. Тэгээд тэр гурвыг би шууд хүлээж авч. Одоо би танай оронд байж ингэж хоёр хүнтэй гурван хүнээс ярилцлага авч байсан. Тэр нь анхны нэвтрүүлэг. Тэгэхээр миний анхны нэвтрүүлэг нь бол их сайхан ингээд муу одоо хөгтөл хаскл манай гурав суучаад их компьютер ярина. Тэгээд миний батгаар компьютер гэж гурвуулж ч юм уу дөрвүүлж ч юм байдаг юм уу. Тэгэхээр хаскл надаа тэр дундаа нилээ өгч нь биш юм. Маастаа хэлж өгнө. Хамаг ихнэ компьютер гэж том асар шиг юм байдаг юм аа. Тэгээд нэгдүгээр одоо тэр нэг хэсэг шүү дээ. Одоо бодоод үчихэд 5 минутын үеийг 2 өдөр шингээд тийм үү. 2 өдөр шингээд. Үгээний ярьч чадгүй. Тэгээд одоо их тоглож иших шүү дээ.
Үнэндээ бол ингээ их чөлөөтэй ярих хэдийг бол манаас бол тоглож их. Миний үчгээр үгэн бол нэгээр ингээ ярьдаг бас. Тэгээд манаас 2 өдөр шиг ингээ сүүлж ирээд бүр дасчихсан. Сүүлдээ бүр дасцсан. Одоо саяхан биднээс үзсэн бол танаас бас нэрээд дасцсан байна. Зөв одоо ястай бүр тоглоод ярьж тийм. Тэгээд одоо бас нэрээд хуучхаг өнгөрчээ. Тэр үеийг ингээд танаас юм үжигэл одоо үнэн танай хоёрыг манай нахаад илэг ч юм уу ахмууд хөтөгч. Танай хоёрын энэ нэг хөтлөх хэв намб сүүлдээ одоо ариун хүүхдүүдийг бүр нөлөөлсөн шүү дээ. Тийм байна уу? Танаас үсэг араа үгүй. Ариун хүүхдүүд танай хоёрын аймаар дураад гэж мэдэж гин үгүй. Би мэдгүй. Би бол ээрээ хэдэн жил ингээд одоо эл гажраар очиж штэ. Жишээлбэл дээр удаа ашаад очиж ашаад оцсон чинь. Аснаах ирсэн байна штэ. Тэгээд би одоо аснаахан данаа юу ирдгийг гэсэн чинь. Тиди жаа тиди ингээ ярьдаг байна. Тэгээд намайг үзээ. Тиди чи ирччтэй ингээд ярьдаг байсан. Тэгээ танай хоёрын тэр нэг хэв нам бай одоо яг ярьж явах тэр нэг авьяасан ш та. Тэрийг бол одоо ариун хүүхдүүд бол одоо дуурайд ирээ нахаад алиг чи хөтлөгийн үст бол танай хоёрыг бас ариун дуурай ш. Тэр үст танай хоёр дөнгөд одоо дэлгэжи ингэж хөтлөгийн үст хэний дуурайнда яг манай нахаад алиг уулын тийм хөтлөгч байж асгүй ш та. Тэгээ танаас одоо яг өөрийнхөө дураараа хөтлж байсан уу? Ямар байгалаараа л явж байсан. Ямар хэв нам дуурайсан дүрх гэж алах тийм. Энэ үгийг яаж яаж гарахгүй л гэж тэгэл яриад гаргасан. Би үл тэр үед үл шогчны дөрөв тоглож исэн байна. Одоо үж би үл их шог гаргаа өднөөсөө нийлээлгээд тэрс үнэд наруудаа инээлэгдэг. Тэгээд их шогтой байж жаа. 2 шидэн гаргачаа. Тэгээ одоо амьдрал дундаа бас л аснаа усаа их хөөрөө штэ. Нэг баг ахта надаас ингэж асуудаг байсан. Би заримдаа найзуудаа ч дүүнрүүдээ гэж хийж болно. Учир нь би өөрөө ихчгүй юм чинь. Надад ийм дүүнрүүд байж болно. Энэ бол найз наруудаа гэж хэлдэг штэ. Нэг чинь чи дарааудаа дүүнрүүдээ гэдэг үгээ над үлдээч болно гэж асууж. Самж авахнаа мэдгүй бас дүүнрүүдээ гэж чинь. Тэгээ асууж байсан. Аймаг хөөрхөн. Одоо ч мартдаг бай тэр юм л. Тэгвэл танай хойд авчиглал одоо тэр чинь бас нэг мартагдсан шиггүй их гоё өнгөрөлт байж та тийм аа. Гоё байсан. Тэгээд одоо сүүлдээ бол чиний ховд бол ихэд 6 дугаар жил дээр эргээд энэ дэлгэчүүл хөтлөхөн байсан тийм үү? Тий. Анх думтаас дээд думтад орсон. Тэгээд багш нарын өсөн сурлаг хичээл нөлөөлөд байна гэх шиг юм ярьж байгаа юм шиг. Өөрөө тэгээд нэг хаширцсан юм шиг бодогдоод. Чи хашир өг. Тий. Тэр үед заримдаа энэ ажилчийг нүүцгэд 20 минут хийгээд дуустдаг юм бодвоч манай аснаа эднэр өөр баг байсан чинь ганцхан хөтлөгчийн хариуцлагыг гүйцэтгэдэг. Харин би үл тэр гадна гарч нэвтрүүлэг хийж явахад хөтэлдэг. Бас тэр фильмийн араас тайлбарлал хийж ярьдаг. Одоо тэрний олон юм хийд болтно хичээл сурлага зөндөө нөлөөлөнтөө. Тэгэхээр өөрөө хаширж байгаа юм шиг бодлоо орсон шүү дээ. За тэгээд ард хүн байгаа юм боли их шиг юм болоод. Тэр үст лайвны таг яг хийхэн байж гэсэн бодлоос орчжээ. Тийм. Хийхэд бол олон удаа орсон. Чи бас орчжоо гэдэг. Тэгээд би бол ингээд гаргийн өдөр гарын жургандаа хичээл орно шүү дээ. Гаргийн өдөр ингээд өөрлөө унтчихт л одоо. За миний дүү аснаа хурд ирээд нэвтрүүлгээ шингээе. Манай уул нэг чингэлтэй байх гэж их шохтой нэг найруулгач байсан. За миний дүү хурд хүрээ ирдэг. Би энэ уурлаад гаргийн өдөр дөнгөд болжтол намайг унтуулахгүй ханаар намайг дуудлаа би хийхгүй нийч яа гэсэн манай аавч. Болжээч одоо хүний адлын хариуцлагатай хүн бас чаанаас нэг бахан хүн хүлээж шít. Тэгээд байлганаа л да. Тэгээд суугаад ирдэг юм а машин дээр суугаад. Танай аав ээж бол энэ ажил дээр танаас амар дэмжин тийм үү? Аав ээж бол дэмдэг. Тэр өдөр чамайг одоо шилэн голлог энд аваад явна үжимчэнд очиж юм шингэнэ гэхээр бүр ааваас нь жавар авчихсан шүү Тийм дээ. манай аав одоо аяа хичээл саач болно. Тэгэл одоо аргагүй өнөдөө яа. За одоо би болохгүй л да явдаа. Тэгэл чиний дүү бас одоо яг сам бас хөтлөгч юм. Энийг сурж байсан. Яг хоёулаа хамт хөтлөж байсан шүү. Сайн харж. Анх эхлээд энэ хотын сургуульд чинь цэвэр ярьдаг хүүхд цөөхөн байдаг ш. Цөөн байдаг. Тэгээд энэ 3 хүүхдэл эдний гурвуулыг очиж шалгаа цэвэр ярьдаг хөөхөн шиг болохноор навчирсан байх. Тэр насны хүүхдүүд бүр хөөхөнлтэй те. Тэгээд намайг ч гэсэн айгүй хурдан ярьдаг нэг шулам шиг хүүхдээ гэж ярьдаг ш намайг чи. Шулам шиг мэдгүй яг шулам шиг гэж ярьдаг. Тэгээ би арай мангас сангас гэсэн бил арай сайхан зүйл боддог байсан. Тэр шулам гэхэр дурггүй ш. Тэгээ одоо авчирч хөтлүүлж яасан. Тэгээд миний дүүвэл өөрөө ингээд нас нь их болох тутмаа улам намуухан дөлгөн зантай хүн болсон л доо. Тийм охин болж байгаа. Надаас эрс ондоо зантай. Тэгэхээр би энэ ажилд тохирохгүй юм байна гэд надаас бүр эрт сонголт хийгээд эрс сонголт хийгээд энэ ажлаасаа салсан. Тийм ба. Тэгээд яг танаас одоо сайхан ярьсан тэр үед бүр үйлж өнгөрсөн. Бүр байлнаа. Бүр байлнаа гэдэг. Хамгийн илүү байлгах нь би бүр байлга гэсэн нэртэй. Тэгээд дээр удаа хайрханд утас тогсон гэсэн надад хэлж байна. Хөөе, аснаа чи их байлга байдаг шүү дээ. Одоо бас байлж гинөө. Намайг тэр үед бол одоо хийж чадахгүй юм л өөрөө сандраад байлчих нь
Ийм ярин хүний хүлээлгэж гин одоо би өөрөө бас ярьж чадахгүй баахан хүний хүлээлгээд тэгээ сандраа байлна. Эсвэл да нэг буруу ярьсан мөшөөлөгч та. Хой хаагаа хоёр жандарсаар би өөрөө байждаг. Танайгаар одоо энэ яриа сонсон мануудаас илүү дараастай байж. Энэ ажлыг бол өстой их хүнд хийж. Миний хувьд бол одоо таны хоёрт адилхан шүү дээ. Одоо 2005 онд ингээд гариgan болж ингээд хөдөлгөөн байсан. Би бас сүүлдээ бүр хөдөл дийлхэн байжлаа гэсэн ийм бүр бодод байжсэн. Тэр үед өөрийгөө юу хийж явж байгаа гэхтээ барах мэдэхгүй шүү. Зүгээр л би чи энийг л хийх зохистой хүн байна. Уйлжсэн дууж явсан хийж л байх хэрэгтэй гэж боддог байсан. Тэгээд нэг айгүй 2 3 жилийн дараа том болоод ирэхнээ би чи муу ухаансараа явж бас болдго юм шүү тэгээд явцсан. Тэгэл одоо чи сүүлдээ одоо бол яг мөшөөл бол бас эхлээд хөтлөгч мэргэжил их байсан. Яхад эргээд энэ замыг эргээд дахиад үлгэж. Тэгээд одоо сургууль соёл гэдэг чинь яг сүүлээр нь ажиллаа хийхээ болоод бодож үзэхэд сургууль соёл ганцаар ингэ сураад байхаас ээж тийшээ явж юм хийж сорж үзчихсэн сайхан ч юм уу гэж сансан. Тэгээд төгсгөө болоход тусгай мэргэжилээр ихээр бусд хүмүүс хөтлөгчөөр шалгаад байхад би өөрөө атаа буцалдсан шүү дээ. Би чинь зүгээр л өөр сургууль шалгуулъя гэж бодож байсан. Инженер шал өөрөөр шалгуулъя гэж бодож байсан. Тэгээд өөр хүүхдүүд хөтлөг шалгаад байх чи би хөтлөгч байж байсан хүн шалгахгүй яадгийг ингээд шалгаад үзээд одоо энэ мэргэжил сурч явж байна. Тэгэл одоо л энэ мэргэжилдээ их дуртай болсон юм байна. Хайртай. Хайртай ч гэж яах вэ? Гэхдээ одоос боддог штэ заримдаа хөтлөгч болж байгаа сурагчид зөндөө олон байна. Би Өвөр Монголын тусгай мэргэжлийн сургуулийн одоо Өвөр Монголын үндэсний дээд сургууль гэж байгаа. Энэ сургуульд хөтлөгчийн мэргэжил сурж байхад өөр газруудаар хөтлөгчийн мэргэжил сурдаг хүүхдүүд зөндөө байгаа. Бид хамтдаа явтаа өрсөлдөө гэдэг чинь хэцүү штэ. Би юмд их өрсөг дургу хүн. Би бас боддог хөтлөгч болж байсан тийм түүхтэй сайхан цэцэрлэгч болж явал яах вэ гэж боддог. Жоо хүүхдүүд дагуулад явдаг. Тийм цэцэрлэгийн багш болъё гэж боддог. Энэ баг чиний нахад дэлгэж эхлээд хийсэнтэй бараг жаахан юутай болчих холбоотой болчих. Дандаа дүүнэр хүүхдүүдээ ингээ дүүнэртэйгээ игээд хамтаа явжсэн яг тэр нэг хүүхэд сэтгэл тийм байж байгаа. Тэр өдөр одоо яг сан наханаа хэлжсэн. Чиний тэр чи одоо 6 жил болчлаа гэ тэр өдөр бас хичээл сурлагаан саатана гэдэг нахад дэлгэж хөтлөхөн байжлаа гэд. Тэгээд чиний тэн дээр бас ямар танай хоёрыг би одоо яг анх олж үзэхэд чи мөшөөлийн бас нэлээд удацсан бүр олж хараагүйсэн тэр өдөр 6 сарын 1-ний тэр үдшилэг байлаа. Үдшилэг дээр би чамайг олж үз. Би тэгээд ууд чинь хажуугаас ингээд сүудэрэлж хаад манай энэ дээр найруулагч аваад ирсэн юм ингээ харсан. Энэ мөшөөл чамайг таньсангүй шүү гэсэн. Халахаас нэг хүүхэд ирсэн бай ингээд бодож иж. Тэгээд нэг харсан юм мөшөөл бүр хаварсан мөр. Уудагтаа жаахан жаахан. Эрхэм хүндэт үжигчидээ Холерийн жочдоо Ажаа хөрхөн жаадуудаа баярын өдрийн мэнд дэвшүүлье. Адагчид мэрэтсэн Жунай 6 сард саадын үнэртэй нутгаасан сайн ирвүү та нар минь. Аснабиэндээс бүх дэлхийн найд нартаа 6 сарын 1-ний баярын өдрийн мэнд дэвшүүлж байна. Учрын залахгүй өрөөл гэж ийм сайхан шүү дээ. 2010 оноо Шанхайн дэлхийн үсгүүлэн өвдөгш явагдаж байгаа энэ өлзийтэй сайхан цагт дэлхийн хүүхдийн баяр 6 сарын 1-нд зориулсан миний дулаан үлгийн үдэшлэгэнд галтай дүлтэй явагдахад бэлхэн болоод байна. Энэ удаагийн үдшилгийг Өвөр Монголын Монгол одон телевизээс голлон эрхэлж нийгэм нийтийн халуун дэмжлэгээр манай нахаа дэлгч даачлан гүйцэтгэж дэлхийн үжигсүүлийн чуулаад бас нэгэн гэрэл гэлва нэмэрлж байгаа нь энэ үлээ. Дэлгэр Монгол нутагт минь дээдсийн соёл бадарж байна. Дэгжин чоо хүүхдүүдийн урам журган хөгжиж байна. Тэнгэр уудам говоо үцгүүлэн тэш сайхан нутгаас хүрэлцэн ирсэн хүүхэндөө усхлынхаа морин хур гисэн айдууны мэдийн хүлээн авзгаа нөө үзэгчд минь. Энэ удаа 6 сарын 1-ний үдшилгийг хөтлөн гэсэн чинь нөгөө яг миний амар хөөрхөн тоож хайрлаж байсан нөгөө бураадын жоохон хүүхдүүд намайг таахийн гэдэг. Тэгээ би мөшөөл авч яана гэдэг одоо бураадаар чи авч яана гэсэн аавга ээж гэсэн ухаад байж үгүйцтэй. За мөшөөл ав гэж нь болоод очиод байла. Тэгсэн чинь намайг телевизээс харж байсан уу гэсэн хараагүй гэж байна. Тэд нар чи өөрөө баг хүүхдүүд юм чинь 2 3 4 хамгийн их нь 5 настай байхаа цэцэн туягч болоод аснаа гэж мэдэн ш. Тэгээ цэцэн туягч үзээ. Цэцэн туягч та юу хийж байгаа? Ингэж асууж харин намайг л танихгүй хүнээр үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр би дотор айгүй эмзэглсэн шүү дээ. Би өөр хүнүүдэд танихдахгүй байж болно. Би тэгтээ энэ хөөрхөн юмсүүдэд танигдаж байсан балаа гэж батсан. Тэр одоо яг чинийсээ орчмын жилүүдэд хөтөлсөнгүй үестэй одоо тэр хүүхдүүд одоо л телевизийг ингэж анхаардаг тийм. Би хэдийгээр өөрийнхөө ганц хүнийхээ бодлоос болоо те би өөрөө амар жимэр бай гэсэн ч юм уу.
За ингээд энэ дэлгэцээс гарсны хойно гэхдээ өчнөө олон дүүнрүүд хүүхдүүд энэ нэвтрүүлгийг харж байна гэснээр би тэр үед бодж олоогүй л да. Ингэж бодохоор дотор их муухай гүрсэн. Тэгээд одоо хамаагүй чи одоо энэ мэрэгжлийг бас сурцсан чи. Одоо өргөлжил нь бас ийм дэлгэцийг хийж одоо жаахан дүүнрүүдээ бас ариун жаахан гоё дэлгэцийг бас хүргэж бас болно шүү дээ. Энэ талаар бодол байна уу? Ер нь чи тийм бодол байна уу? Тим ямар шиг нэг гоё дэлгэцийг хийгээд дахиад энэ манай Монгол хүүхдүүдэд дүүнэрдээ зориулъя гэсэн тийм. Би тэгж боддог. Монгол хүүхдүүдэд зориулсан их сайхан цэцэрлэгээс бүр анх зэрэг ийм дунд сургууль хүртэл ингэж нэг шатаар системээр явуулах тийм сургууль байгуулъя гэж боддог. Эдгээр над мөнгө алгах ч гэсэн. Тэгээд тэр хүүхдүүдийг өөрийн үндэснээ соёлоор голлуулж суур болгочих тий. Дээрээс нь одоо Европын тийм соёл. Гэхдээ ийм олон одогчсон зүйлүүдийг хүүхдүүдтэй мэдүүлээ, хүүхэд дүүнрүүдэд мэдүүлээ гэж санд. Хүүхдүүдээгээ дахь ямар эвгүй юм бэ? Тэгэж боддог. Тэгэж боддог. Харин тэр үед бол одоогийн яг би ингээд өөрөө Монгол улсын нөгөө найз нартайгаа харьцахтаа би ерөөсөө анзаардаг л да. Тэдний биднээс сэтгэл санааны талаар маш их өндөр төвшөнд гарсан байж идэг. Биднээ бодож олохгүй юмыг тэд нэр хийж байж идэг. Энэ болохоор тэднээс хүчсэн соёлтой хамаатай байхаа гэж боддог. Ерөөсөө л тийм дээ. Гэхдээ би энэ талаар ажиллая гэж бодож байна. Би ганц өөрөө нэг нэвтрүүлэг телевиз дээр гараад бай гэж бодож өгөө. Хотод тийм. Одоо ямар хичээл сурлагадаа чиний ямар юу байна энд одоо энд сургуульдаа. Дээд сургуульдаа болохноор мэрэгжлийн хичээл орно. Тэгээд өөр үндэснээ боловсролын хичээл орно. Тэгээд сургуульд манай салбарч, сонин мэдээний салбарч ерөөс олон хөдөлгөөнтэй тэрэндээ очиж хөтлөгч чин ажлыг үсгэж явдаг. Тэгвэл нахаа дэлгэцтэй очиж тайлбарлагчийн ажил гүйцэтгэнэ. Гэхдээ гадна дотн бол өөр хөтлөгчөөр явдаг. Ийм л хоёр зүйлд явж байдаг. Хоёр зүйл явж байна. Энийг бас үжигчд мэдүүлээ да мөшөөл өөр хаашаа явж ба. Юу хийж яах вэ гэдэггүй байна яа. Ингэж л амьдарч байна шүү. Хэний бол одоо төгсөн тийм ба. Аснаа. Одоо жил төгснө. Анх думдаа төгсөн ингээд бол сургууль стонер маш яруу өрлөө 7 чиг давтлага ороод орой 10 чиг давтлага буун. Тэгээд гэртээ хараад унтар мар 11 жиг болчихно. Яг одоо жишээлбэл чи бол одоо энэ дээр бол нэртэй хүн ч та одоо дэлгэцээний хүн хүүхдүүд бүр чамаа тань. Тэгээд сурлагаар ингээд чамайг нөдөөлөд байвал одоо сурлаган дээр бас хаягдаж бас болохгүй шүү дээ. Тийм би бол одоо энэ дээр бас одоо өөрөө бас биеийн хичээн байна. Би тэн дээр нь одоо тийм сайхан төрүүлж байгаа. Энэ дээр одоо ингээд хичээлээ амжихгүй бас байж болохгүй одоо. Тийм би бол одоо яг үдэд ингээ шингэн ш та. Тэгээ үдэд шингэх үед бол би одоо их хайн одоо үдийн нэгдүгээр хичээл цаацаар яана вэ? Тэгээд бол яг одоо 2 чиг хүрсээр манай 2 чигаас хичээл орно ш. 2 чиг хүрэхдээ зэрэг би бол сандраа байлчихна. Одоо яана хичээл орд ирэхгүй лаа гэд үнэн мөнийг баргаж штэ баяртай хөллөө. Гөөч би байл. Одоо би хичээл орд ирэхгүй яана вэ? Одоо би очиод багшаараа хараах зэрэг яана вэ? Үнэн манай багш хараахгүй штэ. Одоо өөр мэдээ нэг дараас өгж юм. Тэгээд бол бас манай тэр найруулагч ах их наруудаа бол жоож исэн да. Гойн намайх гоя миний дэ хурд ийч одоо барлаа болохгүй би багштан чөлөөлөд үгүй чөлөөлж болохгүй би одоо хурд явна яалаа илээ гэд. Тэгээд байлаа гараа явтнаа нэлвсэн жөлгөөд. Яг дэлгэцэн дээр тийм их хөөртэй баяртай цаашаа нэг л эргэсээр бүр уйлаад унжицсан байна. Тийм байлах. Тэр одоо бүр хүн мэдгүй байх шүү. Танаас нэгэж ажилтдаг хүмүүс мэдгүй шүү. Тэр үед л мэдүүлж болохгүй л та. Тэшилдэг. Бид нар хоорондоо хүүхдүүд чинь ингээд учруу хор ёр санахгүй зүгээр л муудалццгаа шүү дээ. Чи муу байна. Муу ялаа чи болохгүй байна. Би дахид чамтай хамтарч ажиллахгүй гэж ярина. Танай хойдоо. Тэгж ярьдаг шүү дээ. Би чамайг голж байна аснастай гэж ярьдаг байсан. Тэгж ярьдаг байсан шүү. Тэгээд сүүлээр нь байлуулчихна. Тэгээд араас нь над шигэр аваад баярлуулчихна. Тэгээд аргадаад мөн дараач нэвтрүүлэгдээ хойлоо ордог байсан. Тэр үед нэг үе нахааг чинь хоёулаад хүлж байсан юм шиг болсон шүү дээ. Юм болохтол нахаа дэлгэц эхэлж байна. Аснаа байна, мөшөөл байна, аснаа байна гэж яддаг байсан. Тий. Тэгээд хипхоп доолаа. Тэр үед тэнэг байсан. Ямар шиг юу вэ? Тэр үед өөр Монголоосаас халахаас айгүй хипхопын урсгалд орж ирж байсан. Тэгээд дижитал, айс топ олон хамтлагууд байсан. Татар гэж. Татар тий. Тэр үед татарыг бас айгүй сонсоогүй байсан. Тэгээд л одоо тэд нэр дууг яад дуулдаг байсан. Бид нэр үгээ тэгж ярих юмсан ингэж өөр яаж ярьсан. Одоо нэг яриадаг да сонсъё. Одоо бодоход яг болохгүй зүйл ингэж мэтгэж оролдож үзэж чи зүгээр хөтлөгчийн үгээ чи яаж хипхоп шиг ярьж болох вэ? Түн таа гэж биш. Аян дээр нь тааруулаад аян дээр нь тааруулаа ярьдаг байсан манай ойл бол. Яадаг вэ?
Нөгөө дайм тэнэг байсан. Хэндэ хангасаа өндөр сайхан нуруу гэжсэн. Тэгээд одоо нутгаа махтж байгаа л үгдээ те өөрийнхөө миний нутаг гэдэг начдор төвшүүлэг байгаа. Тэгээ араас нь яаж залахаа мэдгүй хоёлоо бодож оож найруулах штэ гуйсан штэ. Ингэж хэлж байгаа. Энэ сайхан нутагт төрсөн би гэж эхэлж болох уу гэсэн. За тэгээд эхэлгээд бид нэг аялтсан. Тэгээд нэг аймаар дуулдаасаад энэ сайхан нутагт төрсөн би ямар хөтлөж нэг зүйлийг хэн залгаж байна гэдээ уулзчихдаг. Одоо нэг сайхан бүрэн яриадаг сонсын асуусан гэж. Одоо би би бас их марч байна. Би аснаа захираагүй их удаж байна шүү дээ. Аснаа гэж захираагүй гэж юу? Тий, захирааг өнө 3 4 жилч болж юу байхаа. Одоо нэг захирчих гээд яах вэ? Би захираагүй их чөлөөлөгдсөн шүү. Сэтгэлд явах чамайг захирддаг уу юу? Захирдгаа. Захирдаг аа гэж. Тэгвэл доол та. Хойлчгод бол яа. Тэжил жана. Юу лээ? Солон агаар дээр сухын сахыг хичээл дээр хүсэл хүүхэд дээр хүүхдээ санааныхаа дээр ийм байсан шүү дээ. Ингэдэг байсан. Танай хол тэгвэл чээж усан юм шиг. Мишель одоо тэр хэдэн жилийн өмнө бүгдийг бүр чэжилж штэ. Яг суугалцын чэжилнэ гэж бодож цэдлээгүй. Зүгээр энэ эхлээд ярихнаар ингээд суугцсан зүйлүүд сэргээд ирж байна. Тэгээд л яриад гарчих байгаа. Танай хол дандаа харж гэнэ үү? Харцдаг. Тэгэл нахада би чинь хөтлөгч хийхээ болсон тийм ээ. Тэгвэл би тайлбарлагч альва тэр фильмийн ард тайлбарлаж ярддаг тэр үргийг би гүйцэтгэж байгаа. Тэгэхээр зөндөө залгандаа. Тэгээд чийж ямар тарган болцсон юм тэгээд л гүйцэтгэх. Одоо эргээ тэр нэвтрүүлэг хөтлөгч болоод ирсэн хүүхдүүдийг одоо жаахан дүүнэр өш та тэрийг та нар одоо яаж хөтлөө гэж хэлнэ үү? Жаадаг. Одоо болоход бол хөтлөгч дүүнэр гэж ирж байгаагүй. Цэцэн туяа агч одоо сүүлээрээ хөтлөгч болсон. Тэгээд тэр хүн өөрөө уг нь хөтлөгч байсан хүн юм чинь нэг цаалгаад байх юмгүй дөө надад ахмадгүй юм чинь. Одоо манинга гэж нэг хөөрхөн дүүвээ. Ястаг хөөрхөн. Кинг нэ. Манинга авгаас авчирсан одоо хөхот үндэснээ танаа сургууль. Манай уулын сургууль суулгаж байгаа. Тэгээ гэрээсээ хасаалж хол ирсэн дүү байна гэж хөөх хэлсэн. Тэр одоо үдшилтэд очиод тэгээд би 2 өдөр бээсээ салгалгуу дагуул төө салгалгуу дагуулж явсан. Тэгээд улсны сургууль манаас бас таарсаар ингээд өө манай дүү явж штэ гэсэн. Манай дүү наттай нааднаа. Яг чиний багын үетэй ажиллах байна. Тий. Одоо би манай нахадлагчи дараа нэг хөтлөгч юм чин дэ гэд их над халамсаг санагддаг штэ. Тэгээд өө манай дүү юу иднүү яана уу гэд асуух нь энэ дутж гинөө үгүй. Тэгэл наттай ихлэ наад бас орой моройдо утас ирээд гахаа байна уу гинэ. Манай хоёр их ингээд тансаглам мөхтөр одоо юу бичин баг шиг наадаг байсан. Тэгсэн намайг бүр гахаа багш болгоод гахаа багш байна уу гэд утас ирнэ яана. Гахаа багш нөхгүй тансаглам байна гэд нэг орой яраасаа тийм аа. Тэгээд яс намаа үжээ гэд их хэлдэг байсан. Тэгээд манингаад бол учиргуу яаж яргээд заагаад байсан юм алга. Тэгээд хөрхий баг дүүнрийг чинь юу яргээд хэлээд байгаа. Тэд зүгөө олохгүй болчих юм уу гэж бодсон шүү дээ. Өөрөө л ерөөсөө ав яслах хөтлөж. Танаа хөтлөхийн үгүй юу? Одоо дэлгэцээр ихлэ гарч юу? Үзээгүй. Гараагүй. Би ганц шүлэг унших юм. Тийм шүлгийн гой унших. Ястай гой. 6 сарын 8-аар байжсан тийм. Их сайхан амьд хэлтэй, баян хэлтэй. Тэгэхээр би миний дүү хятад өвгөө зөндөө яриад байж чи одоо энэ хэллэгээ эвдчихэл дөө гэж хэлсэн. Өөр ч юм яриаг. Сүрх цагаан зэр шүүдэр шин цалгиж зүрлэг өндөр ямдан дэхэн өрсрэж Монгол гэрийн гаднаас малын өнөр ханхалж морин хайртай сайр уртын дүүэлж үрийн гэх тавирлтан өрхнээ хушуудайлж өндөр урхан мусхийг аргал хормойдон галалж өтгөн ширгал цайг тоон өргүүлэн самарч уулан ичмийн удам тэнгэрт засал өргөж өөдрөх хөдөөнөтөд минь өрлөө болж байгаа тэрэ. Тэгээд одоо чарнарын дүүнерт одоо ямар яаж хийх вэ? Өнөөдөр манай дэлгэцээр дамжуулж. Одоо аснаа ах нуу тэгэл өдөрж хичээл ороод нихаар данарт дамжуулж байна шүү. Одоо нахаандаа чи одоо бүр зогслоо гэдэл одоо удгүй өөр нэг хөтлөгч гарч ирнэ гэж байна. Тийм одоо нихаага одоо мөшөөлөгчтэй адилхан одоо би одоо өвгрөөд нихаагасаа явлаа. Яавал хөгшрөх байсан үгээ зөв ярьж сурч. Адилхан одоо насны явж штэ. Тэгээд манинга гэсэн дүү надтай адилхан хөөрхөн дүү. Одоо та нартайгаа найдлаж олох гэж байна шүү. Тэгээд хамаагүй аснаах нь одоо том болоод тихад мөн одоо тантай адилхан ингээд нэвтрүүлгээр жаалгах шүү. Нихаа биш байж магадгүй одоо ондоо ингээд самбрын сонирч байж магадгүй ингээд анартайгаа жаалгах магадгүй. Тийм. За Мишель. Бүх телевиз үзэгчдээ Мишель нь амьдаа бибинэ хайрлж яваарэ гэдэг сайхан сургалыг эндээс өгшүүлж байна.